жолоочийн энэ даатгалын тухай хуулийг санаачлагчдын нэг байгаа. Өнөөдөр энэ жолоочийн даатгалын тухай хуулийг зайлшгүй шинжилж батлах ийм асуудал өнөөдөр тулгамдсан нийгэм тулгамдсан асуудлын нэг гэж үзэж байгаа. Өнөөдөр төр албан журмаар хэдэн мянган иргэдээс хураамж аваад тэгээд хувийн компаниудыг дэмжих зорилгоор ийм үйл ажиллагаа явуулаад тэр нь эргээд нийгэмд тэр хураамж төлсөн сая 200 мянган жолоочид ямар одоо ашигтай ямар тэр хүний нийгмийн болон эрх ашигыг хамгаалах тухай асуудлыг л Монголын төр өнөөдөр ярих ёстой. Энэ асуудал хуулийн төсөл өргөн барьснаас хойш их сонин үйл явдлууд өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа юм. Тэгэхээр энд их том ашиг сонирхол байгаа нь тодорхой байна. Өнөөдөр энэ хууль өргөн барьсан их хурлын гишүүд рүү болон энэ даатгалын хуулийн тухай, энэ даатгалын компаниудын тухай их олон мэдээллийг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гаргаж байна. Энэ бараг өнөөдөр энэ оюу толгой дараагийн асуудлын хэмжээнд ингэж нийгэмд ийм байдлыг бий болгож байгаа нэг сонирхол татчих. Сонирхол татчих. Би энэ хууль санаачлагчдын нэг энэ санаачилсан хуулиа батлахын төлөө би ажилланаа. Гэхдээ өнөөдөр Монгол улсын их хурлын гишүүд бол нийт улсын ашиг сонирхол, хууль дээдлэх зарчим дээр бид ажиллана гэж тангараг өргөсөө. Гэхдээ бид өнөөдөр тэр социализм байгуулах гэсэн хувийн компаниудыг нухчин дарах гэсэн сайн ажиллаж байгаа хүмүүсийг төр бизнесийн булааж авах гэсэн ийм санаа зорилго байхгүй. Өнөөдөр тэр хувийн даатгалын компаниудыг оролцуулах асуудлыг энэ хуулийн хилцүүлгийн явцад ажлын хэсэг дээр бас оролцуулах энэ хуулиур байхыг үүсэхгүй. Тэгэхдээ төр нийт иргэнийхээ ашиг сонирхлын төлөө өөрийн одоо хуулийн бодлогоор дамжуулж тэр ард иргэдийнхээ олон түмнийхээ эрх ашигыг хамгаалах ийм үүргээл биелүүлэх ёстой. Түүнээс биш одоо хэн нэгэн компани, хэн нэгэн одоо хүний цөөн хүний эрх ашигыг хамгаалах ийм тогтолцоог өөрчлөх энэ үйл ажиллагааг эсэргүүцэх, тэрнийг дэмжих ийм одоо асуудал энэ хуулийг өргөн барьснаас хойш явагдаж байгаа юм. Өнөөдөр бид санхүүгийн зохицуулах хорооноос судалгаа авсаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд 230 тэрбум төгрөгийн хураамж авч 110 тэрбум төгрөгийн тэр хариуцлагын даатгал хохирол төрсөн байлаа. 120 тэрбум төгрөгийн хуримтлалын сан бий болгоно үйл ажиллагааны зардал гэж. Ийм их хэмжээ. За, ачаагшнд 1 минут нэмж өгье. За, уучлаарай. Ийм их хэмжээний хөрөнгө мөнгө төвлөрүүлсэн сайн хэрэгэ. Гэхдээ ийм хэмжээний мөнгө төвлөрүүлээд энэ хураамж төлсөн сая 200 мянган жолоочны эрх ашигт ямар одоо ахиц гарваа? Замын хөдөлгөөний аюулгүй байдал, жолоочийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, тэр хүнийг давтан сургах, энэ асуудал нийгмийн хариуцлага хүрээнд ч гэсэн ямар одоо үр дүн гарваа гэдэг асуудал өнөөдөр энэ судалгааны явцад хилцүүлэг харагдахгүй байна. Ийм учраас улсын их хурлын гишүүд бид энэ тогтолцоог өөрчлөе. Төр бас хариуцлагатай бай. Хувийн компаниуд ч гэсэн энд гэсэн хариуцлагатай бай. Нийт